За өнөөдөр 3 сарын 18-ны өдөр тэгээд гэрийнхаа эрчүүдийг өнөөдөр баярлуулах гад манай 2 хүү өглөө цэцэрлэгт явахдаа бялуу идэнэ гэсэн. Тэгээд гэрийнхаа 3 эр хүнийг баярлуулж ямар ч гэсэн бялуу хийж өгье гэд гараад явж байна. Одоо хавар ирсэн. Гэхдээ жил нэлээд шорон шуурхтай бас жоохон зэвэргэн байна. Яг бас хүтрээгүй. Тэгээд энэ ч одоо дулаарч холоо гэхээр болоогүй гэдэг байгаа хүмүүс. Энэ юу ч гэж тэгээд нэлээ. За би тэгээд эхлээд эргэж судалдааны төв ороод бекинг паудер аваад тэгээд тэр хоорондоос Евенгээ нэг эргэсэн бас хөөрхөн байлээ. За дараа нь тэгээд хамбургад ороод хамбургадээс бас хэрэгтэй хит юм авах гад. Орчоод бас Евенгээ шалгасан бас нэг жоохон байлээ. Таадаас аваарай заа. За юмнуудаа авцсан. Ерөнхийдөө нэг бялууны надаа ер нь зөв бекинг паудер л байхгүйсэн. Бус нь бол байгаа л да. Өдөр болгон гурилан юм хийж байгаа болохоор. За тэгээ ороод нөгөө хөрх Евенгүүдээ харчлаа. Ямархуу байна гэдгсэн чинь бас байна. Одоо яг цагаан сарын ардаар болохоор ер нь бол орлуулж жоох муу болчдөг юм байна. Аргагүй байна. Ямар ч гэсэн өнөөдөр бас хэд хэдэн дэлгүүр рүү өргөгдсөн. Тэгээд ер нь айгүй гайгүй болж байгаа. Тэгээд Улаанбаатар руу бас явснууд маань борлуулагдсан. За миний авсан юмнууд одоо машингийн юмнууд ингээ нийлээ 100 мянган төгрөг болсон. За тэгээ хувцас өмсөд ажилдаа бэлдээд 4 өнгөрцөн байгаа. Тэгээд маш хурдан талхныхаа зурмагаас эхэлсэн. Маргааш бид нэр одоо шинэ талх идэх учраас одоо талхныхаа зурмагаас зураад бэлтжүүл эсчих байх гэж бодоод ер нь шинэ юм идэх одоо маш ирмэлцэлтэй байгаа бидэд. Одоо тэгээд энгийн температуртайсан өндгөөрөө хөрхөн кексээ хийгээд, овондоо хийгээд гэсэн айгүй хөрхөн бондойсон болоод гараад ирсэн. Би нэрээ нөгөөжийн үзэнтэй хэлсэн үнэхээр дуртай миний хамгийн дуртай амттан. Тэгээд австралид байхад айгүйх захиж авч иддэг гэсэн. За тэгээд кексээ гаргаад энэ хоорондоо маха бэлдээд эгийн өнөөдөр төмснөө очмол хийдэг гэсэн баггүй. Тэгээд тэртээ тэр овн ажиллаж байгаа учраас дундуур нь маха болгоод за тэгээд төмсөө би болохоор ингээд блендертжүүл айгу амар нухад гэж цаг гарахгүй гар өвдөхгүй. Тэгээд маань бол одоо үүргээ маш сайн биелүүлдэг. Ингээд төмсөө одоо бэлдээд кекснийхаа доод талыг авсан чинь айгу гоё нэрчээсэн. Тэгэхээр голд нь органик нэрс ашигласан. Час гэл амт нь үнэхээр гоё болсон шүү. Энгийн одоо сүн крем ашигласан. Одоо гадуур тэгэл байдаг. Энгийныг нь л авсан дөө. Тэгээд энэ хоорондоо болохоор төмснөө очмлынхаа төмсийг дэвсээд өндөгний шараараа одоо бүрээд гоё баг бэлэн болгоцсон. За тэгээд тоортоо чимэглээд чимэглэнэ гэдэг чинь айгүй асуудалтай. Тэгээд надад нэг юм цэнхэр өнгөсөн болохоор эрчүүдтэй зориулж байгаа болохоор тэгээд энэ нэдэд айгүй таалагдсан. Амт нь ч гэсэн гоё болсон. Тэгээд өдөр яг юм хийж байхад хоорондоо дэгийн кукигээ хийгээд за тэгээд талх маань юм эсцэн байсан. Тэгээд энэ кукигээ өнөөдөр нэр 90-с болон оч дэлгүүрт бас хүргэж өгсөн шүү. Та нар тэгээд сонирхоод амсаад үзээрэй. Тэгээд талх маань бас юм гоё болсон. Тэг маргааш бол шинэ талх идэх нэ.